За Монгол улсын аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж манай улсыг зориулж жуулчдын тоо жилээрчл нэмэгдэж байгаа. За үүнийг дагаад Монгол улсад жуулчлах зорилгоор виз авсан болон визийн шаардлага чөлөөлөгдсөн улсын иргэдэн одоо бүхий байгууллагын зөвшөөрлөгөө хөдөлмөр хэрэглэх, за ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулах зэрэг одоо хууль тогтоомд зөрчсөн зөрчлүүд нэмэгдэж хил дээрээс буцаагц иргэдийн тооч мөссөн үзүүлэлттэй байна. За энэ оны байдлаар ирсэн зорилгыг тодорхойлж чадаагүй зорчих зорилгодоо нийцэг англи виз дээрсэн 22 улсын 593 гадаад иргэнийг хил нэвтрүүлгүй буцаасан. За сүүлийн 2 сарын байдлаар хил дээрээс буцаагдсан иргэдийн тоог авч үзэх юм бол бүгд найрамдах Хятад ард улсын 246, бүгд найрамдах Солонгос улсын 86 иргэнийг хил нэвтрүүлгүй буцаасан. За мөн хяналт шалгалтаар Монгол улсад аяллаа визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн. За ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулж хууль тогтоомд зөрчсөн тогтоогдсон 6 орны 116 иргэнийг Монгол улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албатан гаргасан. За тухайлбал Монгол улсын засгийн газрын 2022 оны 178 дугаар тогтоолоор Монгол улсад эр хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах бүгд найрамдах Солонгос улсын иргэдийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл одоо Монгол улсын визийн шаардлагыг чөлөөлсөн. За энэ нь зөвхөн одоо жуулчлах, амрах зорилтоор олгож буй визийн хөнгөлөлттэй нөхцөл. Гэсэн хэдий ч одоо хөдөлмөр эрхлэхэд эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрлгүйгээр эмчилгээ онцлогоо хийх, мис ажилбар хийх зэрэгээр одоо зөрчлүүдийг бол гаргаж байна. За гадаадын иргэн Монгол улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, за мөн хуулиар ногдуулсан ажлын байрны төлбөр төлөх, мөн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол тусгай зөвшөөрөл авч зорилгодоо нийцсэн зохих англи визээр орж ирэх ёстой байдаг.